За өнөөдөр болохоор 2 сарын 3-ны өдөр. За өвлийн олимп эхлэхэд одоо чинь 3 хоног үлдгүүдээ тийм ээ. За олимп эхлэх гэсэн чи өөрөө олимпиад орох гэж байгаа юм шиг сэтгэл хөдлөл өндөртэй байгаад байна. За энэ яг юутай холбоотой гэхэлэр миний хоббитэй холбоотой. Та бүхэн ерөнхийдөө намайг дагдаг, сонсдог хүмүүс мэдж байгаа. Тэгэхээр биатлоны спортод бас ингээд өөрөө би бол цанаар нэг төдийлөн явж чаддаггүй. Тэгээ юу буудах те баг бууг одоо 10 дугаар ангид бид нэг иргэний хамгаалтын хичээл ордог байсан. За тэр үед нэг буу инээтрэ буудаж барьж ингэж үзчихсэн болохоос ерөөсөө ямар ч тийм ойлголт байхгүй юм хүн байхгүй. Тэгсэн хэрнээ яагаад энэ биатлоны спортод дуртай болчихов гэхээр энэ чинь ерөөсөө цэвэр багын юм юутай орчинтой холбоотой болчиход байгаа. Тэгээ би өөрөө Өөрөнгөө аймгийн Хужирт сумын одоо суманд ингэж 10 дугаар анги төгсөн байхгүй юу. Тэгэхээр тухайн үед яадаг гэсэн бэ гэхээр одоо мотор дуурал тог ирдэг. За тэгээд зөвхөн гардаг телевиз нэг Ортегийн телевиз байсан санагдаад байдгийг. За тэрүүгээр ингээд нэг Орсын мэдээ явна. За нэг шинжлэр их гоё юмнууд явдаг. За тэгээд дээрэс нь өвлийн нөгөө юуны Оросууд чи юунд их сүрхий штэ нөгөө хоккейнда. За тэгээд дээрэс нь биатлоны спорт цаанаа юунууд интернет гардаг, уран гулгалт их гардаг. Тэгээд тэрийг үсээр хагаад ерөнхийдөө спорт дуртай болсон болов гэж боддог. Тэгээд 10 дугаар анги төгсөөд Улаанбаатар руу оюутан болоод анаахад ороо явж хахад юу нөгөө дөнгөж одоо картны үе те ийм юмнууд өнгөрсөн юу эхэлсэн. За тэгээд одоо картаар бараа олгодог, дэлгүүрт юм байхгүй, юун телевиз үзэхдээ тийм тансаглал бол байхгүй шүү дээ. Тэгэл өглөөнийг гараал, тэгэл ороод нэг үргэлсэн амтан оюутны байранд бас хөлсөлдөг, нэг ганц өрөө байранд ингээл очдог ийм л амьдралд өрнөсөн. За дараа нь 4-р курсаасаа хүнтэй суугаал ингээд жирэмсэн болоод хүүхэд гаргаал ингээд явах чинь юун зургт үзэл ингээд суух юм байхгүй. Хичээлтэй, тэл хүүхэдтэй, хүнд хичээлтэй хүн чинь ямар ч тийм байхгүй. Тэгээ спорт бол тэр чигээр энтэй сонирхол бол ингээд тэр чигээр алга болсож байгаа. За яг хөө тэгээд Монголд дараа нь ингээд яг ажил дээр гарсан ч гэсэн спортод тусгаалan үзэх цаг зав гардгүй л байсан. Яг хөө тухайн үед зуны олимпийг илүү их анхаарч хардаг байсан болов. Яг бол Монгол телевизээр ингээд дамжуулцдаг. Энэ нь одоо манай монголчуудын хувьд гэхэлэр зуны олимпиараа амжилт гарах боломжтой байдаг учраас за тэрийг дагаад ялцчгүй л үзчихлээ юм л та. Тэгээ өвлийн спортыг болохоор цагийн зөрөө гардаг байсан юм уу яасан. Ерөөсөө нэг их тодорхой юм бас зөргнөөс болоод төдийлөө үзэж амждаггүй. Тэгээд хальтуулт хардаг. Яг ингээд хин гэдэг тамирч яадаг гэдгийг сайн мэдэхгүй ингээл явж исэн. Тэгээд дараа нь нөрөгт ирээд гэр бүлийн хүнтэй таарад ингээд нөрөгт ирсэн. Одоо нэг 15 дахь жил рүү орж ирсэн битэр чи. Тэгэхэд нөхрийдгийн дагаад ингээд буцаад миний багтаа ингээд харж исэн спортын төрлүүд ингээд сэргэж ирж байгаа. Яа тэгэхээр нөгөө хажууд байгаа хүн чи асар их нөлөө үзүүлдэг юм байна л та. Спортын бол нэвтрэхэд талхиж хийлж болно. За тэгээд нөрөгчүүд чинь ерөнхийдөө өөрсдөө тэгж ярьдэн штэ. Нийтдээ цанан дээрээ төрсөн гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр ерөөс цанаар голоддоггүй хүн бол маш ховор. За тэгээд нэг хаяа нэг цанын юун дээр энэ очиход жижиг сум болгоно тийм гулгадаг тийм талбайтай, өндөр уулын тийм юунуудтай газруудтай. За тэгэл хажуугаар чи сүмнээл явчихна. За миний харж байгаагаар бол бараг л нэм бүр од тамирчин юм шиг харагдаж байгаа. Гэтэл зүгээр энгийн хүмүүс нь тгий явж байгаа харагдчихийдгээ. Тэгэхээр энэ яг хүн болгон тийм тэгштэй ийм хөгцсөн энэ спорт чинь яа гэвэл тэр олон хүн дотроос амжилт гарах магадлал нь асар одоо өндөр болоод гараад ирдэг юм байна. Энэ нэг утгаараа гэвэл нөгөө бид нэрээ яриад идэгсэн багад яриад идэгсэн нийтийн биеийн тамиргал яриад идэгсэн шүү дээ. Олимпизм нийтийн биеийн тамиргал ярьдаг байсан. Тэгээд тэр юм чинь одоо яг энэ жинхэнэ утгаараа энд байдаг юм байна гэж ойлгож байгаа. Биеийн тамир бол нэлээд одоо чухал зүйлд бол ордог. За тэгээд тэр утгаараас тэр халтаа ер нь бол яг улсын хяншигчаа багтаараа эх орноо төлөөж олимп дэлхийн аврагт орно гэдэг нь ерөөсө манай залуучуудын хэлдгэрийг алаан болж байгаа байхгүй юу. Тэгэл тэнд чинь гомдсон ч хүн байна. За орно гэж зүтгэсэн ч хүн байна.
Тэгэл ард түмний өөрсдөө бүр ямар мэрэгжлийн баг хүн шиг ингэж тэр нь тийм байсан, энэ юм байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд багтаа орцсны дараа бол үнэхээр асар одоо том юм боломж юунууд нэгддэг юм шиг байна. За тэгээд өвлийн одоо спортын үед гэвэл нэг нориог ялцчихгүй л одоо дээгүрт ордог юм болсоор ингээд тамирчдын яриа, дасгалжуулагчдын яриаг ингээд харж хагаад асар одоо өндөр үнээр гадаадын тамирч дасгалжуулагчийг авч ажиллуулж байна. Тэрнээсээ гадна тамирчид бас нэлээд өндөр цалинтай юм шиг байна. За тэдний яриг сонсож байхад жилийн 360 тоног 200 тоног нь гэртээ байдгүй гэж ярьж байгаа. Тэгэхээр дан дасгал сургуулийг явчихдаг байна. Тэгэхээр энэ баян орны тамирчтай зөвхөн дасгал сургуультанда тий одоо дасгалжуулагчтай одоо физик эмчилгээний хүндээ ч юм уу тийм юмд анхаарад ингээд маш их өндөр шинжилгээ ухааны үндэстэй юм дасгал сургалт хийгээ явж байгаа. Тэдний ерөөсөө юм спонсор янз бүр юм дээр санаа зовж байгаа юм ерөөсөө харагдахгүй одоо. Тэгэхээр яалтчгүй одоо яадаг юм гэхээр зуны олимп болоо өвлийн олимпиад ингээд одоо асар өндөр юм медалийн найдвар тавьдаг тамирчтай тэр баян тэр том компани одоо юу гэдгийг том концерн хамаг юмнууд нэг ивент хийгээд явж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө ивент итгэжтэй санаа зовхгүй, цанандаа санаа зовхгүй, хувцсандаа санаа зовхгүй, зөвхөн бэлтгэлтэй юм санаа зовоод ингээ явхлаар хүн бол амжилт гарахаас үр зам байдгүй юм байна л та. Одоо тэр 200 хоногийн чинь ихэд 100 нөгөө одоо дугуйтай юм цан байдаг чинь тиймдээ дасгал хийгээл янз бүрийн уралдаа хийгээд лайн. За Италид очиж өндөр уулын дасгал хийн. Ер нь ингээд Норвегчийн газар зүйн өр амьсгалын үдгийн хувьд бол ерөнхийдөө энэ Европ орнууд ч нэг тийм хүйтэн биш юм хайтаахан хүйтэн бидэг байхгүй юу. Яг уу одоо бол амар хөтөрч ийн гэхдээ энэ бол нэг хэдхэн л хоногийн асуудал байгаа. За тэгээд энэ дээр ямар юм яригдчих вэ гэхлээр цагаар юм таатай байдлаа нөгдүгürt нь энэ далайн түвшний орон учраас одоо тамирчтай өндөр уулын тэр бүсэд дасгал хийх шаардлагатай байдаг. Тийм учраас ихэнх тамирчид нь зуны хугацаанд ер нь улирал болгоно нэг тодорхой хугацаагаар тэр Италид очиж өндөр уулын дасгалжуулалт хийгээд байгаа. Тэгээд тэр нь болохоор цусан дах одоо хүчил төрөгч тэр ачаал даах чадварыг тий нэмэгдүүлтийн болов гэж ингэж харж байна. За иймэрхүү байдлаар эдгээр чинь ингэ явж байгаа. За тэгээд бидээ цанын тослогоо гэлтэхт чинь бүхэл бүтэн том танк шиг хитэн ч одоо автос усарсан юм шиг юмнууд явж байгаа байхгүй юу. Бүхэл бүтэн баг ажиллаж байгаа тэнд чинь. Тэгээд тэр уралдах цаны нүглээ юм тэр яг тэр газрын цаан дээр туршилт хийж үздэг. Одоо мэрэгжлийн тамирчид тийм цаныг ингэж үзээд энэ болж энэ болохгүй гэж үздэг. Тэгээд тэр цаснд учир байгаад байгаа. Одоо энэ би сүүлийн одоо 12-3 жил ингээд телевизийг би бүх тэмцээнийг шух ингэж үзэж хахад тайлбарлагчтай хэд мэрэгжлийн хүмүүсийн яриаг ингэж би аяг сонссон. Тэгэхээр цанан дээр ингэж ярьж байгаа байхгүй юу? Одоо цасын л тэд нар ингэж ярьж байгаа. Жишээлх юм бол одоо ийм хялмаалсан цасан дээр ийм тослого хэрэгтэй байна гэж ярьж байна. За тэгээд бүр ингээд хатуу тагтарсан цасан дээр ийм тослогоо зүгээр идэг. Одоо тэр нэг юугаар ийм маш нарийн юмар тохируулаад тах шиг байгаа юм да. За тэгээд иймэрхүү тослогоо шалгадаг хүмүүс ингээ окей басны дараа нөгөө цанаа яг уралдаанд өгч байгаа тамирчтай ингээд өгчөж байгаа. Тэгээд тэр уралдаг газартаа хийтэд одоо очиод одоо ингээд дасгал үйдсэн. За яг тэр хэсгээр нь тэдэн одоо метр яваад өндөрлөгтэй байна. Тэгээд доошоо ингээд огцом урууданч гэдэг юм уу. Тэр үед нь амьсгалаа ингээд авна гэж. За эн чинь бүхэл хөтөнбөр айхтар таахдаг байд юм шиг байна. За тэгээл яг мэдээж буу муу гэл биатлоны спорт чинь асар их одоо зардал өндөртэй буу байна, сайн цантай байх хэрэгтэй, хувц сунаар за бэлтгэл инэтэр гэл ингээл яриа явахлаар ер нь харж байхад өвлийн спорт бол асар өндөр одоо юутэй зардал ихтэй спорт юм шиг харагдаж байгаа. За тэгээд ингээд тамирчид тэрүүндээ санаа зовхгүй зөвхөн бэлтгэлдээ санаа яагаад ингээд явчихлаар айгуу тэг уур амьсгалын хувьд бол таатай болохоор энэ тамирчид одоо амжилт гарах нь бол мэдээж ойлгомжтой шүү дээ тийм ээ. Манай Монголын хувьд гэхэлэр би боддог гэсэн байхгүй. Манай Монгол нэр арайчт ингээл өвлжөнгөө 6 сарын шухуу цастай байдаг гэж яахлаар өвлийн спортод амжилт гаргадаг юм бол гэж би боддог байсан. Тэгсэн чи одоо энэ бодит байдлыг ингээ харангуут нэгдүгээр манай Монголын хүүтэн чи асар хүүтэн байд юм байна. Хасах одоо 25 градус чинь тэсгэн мэм хүүтэнд чинь
баргийн хүн дасгал хийгээд ингээ явахт чинь аюу хэцүү байхгүй. Тэгэхээр одоо юу 200 хоногт нь дасгал хийхтэй ийм одоо нөхцөл боломж нь манай Монголд бол харилцангуй байдгүй юм байна. Хоёрдугаар тэгэхээр нөгөө нийтийн биеийн тамирчин хөгжөөгүй юм одоо бүр алдагдцсан. За хүн болгон одоо хөлдөө цантаа ингэж уралдаад хагас бүтэн сангуу цаана өглөө уулаа ороод ирсэн гэж уралддаг болвол тэр дотроос чинь жинхэнэ шилдэгүүд гарч ирэх магадлал өндөртэй болоод байгаа байхгүй. Гэтэл нийтийн биеийн тамир нь унтсан байгаа учраас нь ерөөс олимпизм гэдэг юм унтсан байгаа учраас зөвхөн нэг цөөн тооны хідэн тамирчтай болохоор нөгөө хэдийгээл гордол хараад идэг гэтэл хэцүү шттэ тийм ээ. Тэд нар маань одоо байнга одоо хэрэг өндөр цалин авч байгаа юм. Улсын хангамж нь ямар байгаа юм. За тэгээд дээрэс нь өрсөлд өгчтэй яг өөрсдийг нь яадаг тэр одоо юу гэдэг нөгөө тасалжуулдаг нөөцөн дэдэг тамирч тэд нар нь ямар хүчин чадалтай байна тий. Тэгээд дээрэс нь Европын тэмцээн болдог гол газруудаар яваад байх дайм бай ингээд тасгал хийгээд байх сургуульд хийгээд байх боломж нь хэрэг ган зардал нь ямар байгаа гих мэтлэнгээ. Тэгээд цанын тослогоон дэр хичээл хэцүү байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү одоо нөхцөл байдлуудаас болоод манай Монголд санхүүгийн хувьд бол ингэж ивент итгэж явах хэцүү. Мэдээж зуны спортод манай баячууд одоо баян компаниуд масар өндөр ийм юугаар ивент итгэдэг бол өвлийн спортыг бараг ивент итгэдэг тийм юу болоход бол маш хэцүү болоод байгаа. Тэгэхээр миний одоо харж байгаа гэвэл нийтийн биеийн тамир хөгжөөгөө цанаар явдаг хүн бараг байхгүй байгаа. Маш цөөрсөн манусын үеийн хүмүүс л нэг жоохон хуучин залуудаа явдаг гэсэн хобби гарал яваад байгаа болохоос биш. Ерөөсөө тийм орчин үеийн хүүхдүүдийн дунд тэр ойлголт алга болчиход байна. Тэрнтэй холбоотой хоёр тэгэхээр санхүү эдийн засаг тий хангамж талаас байгаад байна. За тэгээд иймэрхүү нөхцлүүд уур амьсгалын хэцүү байдлаас болоод ийм манай Монголын тамирчид өвлийн спортод амжилт гарах нь жоохон хэцүү юм болов уу гэж ингэж харж байна. Тэгээд хідэн одоо биатлоноос хүн ороогүй. За гүйлтийн цанаар нэг 2-3 хүн байгаа бах. Гэхдээ мэдээж Монголын талбай тэнд одоо манд нь Италид одоо оролцогчийн хувьд яана гэдэг л чухал юм шиг ингээд санагдаж байгаа. Тэгэхээр тэр хүмүүстээ бас амжилт хүсье гэж ингэж хэлмээрээ энэ дашранд. За тэгээ яг хуу олимпийн одоо эргэн тойронд болж байгаа инээдтэй ч гэмээр юмнуудыг харж байхад чинь за хоолны асуудал ийм юм гэсэн чинь өчигдөр нэг ийм одоо олимпиад нариут орж байгаа нэг том тамирчтай олимпийн аваргатай уулзаад за одоо та нар ингээд аль олимпиас ямар дурсамж үлдсэн гэсэн чинь коронавиг үед бас Бээжинг олимпиас хамгийн муухай дурсамж үлдсэн гинэ. Яасан гэсэн чинь хүмүүс байхгүй болохоо тэр үгээ хоол нь нэсэн маш муухай хоол өгсөн тэгсэн чинь маргааш нь 50 км уралдаанд явж байхад өгсөн урд өдрийнх нь хоол өглөөнийх нь хоол үнэхээр идэхтэй маш хэцүү исэн. Тэгээд тийм учраас ингээд уралдаанд маш их нөлөөсөн гэж ярьж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг тухайн одоо тэмцээний зохион байгуулж байгаа зэрэг хоол тэр олон орны хүмүүсийн хэрэгцээг нь хангах хоол байна. Тэр их одоо тамирчдын сэтгэл зүй бий махад маш уралдааны хэн чадвар технологи юм шиг байна. За тэгээд одоо та нар юу гэж бодож байна гэсэн чинь Итали бол хоолоор баг нэг нэмэрт байдаг болсон хувьд ерөөсөө санаа зовхгүй мэдээж амар гой хоолнууд төх бах пицца мэцэг гэл тэдэр инээж байгаа байхгүй юу. Инээдтэй. Тэгэхээр бас тэр хоолны юм их чухал идэм байна. За би энэ фэйсбુક дээр олимпиад тамирчдын өмсөх хувцсыг ив яцсан байгаа. Ингээд нөрөө гэхийг шеэрлсэн байгаа. Гэхдээ энэ чинь бүр том чамдам дөрвөл хувцс иргэдэд юм байна. Бүр амар дүрсийн хат юу яа мэдэхгүй. Бэлтгэл хийдэг хувцас байна, жагсах хувцас байна, уралдаанд гэсэн янз янзаар байгаа байхгүй. Тэгэхээр тэр тамирчдын хувцас гэдэг нь зөвхөн одоо ингээл нэг гоё ганга юм нээлтэнд өмсөх хувцснаас гадна асар их юмнууд ордсон байна гэж ингэж харж байгаа. Тэг би манай тамирч тэрийг үзүүлэхгүй л үзүүлвэл бас сонирхолтой юм шиг санагдаад байгаа. Тэгээ иймэрхүү юмнуудыг одоо олимпийн эргэн тойронд ингэж ярмаар байна. За мэдээж одоо биатлоны тэмцээний одоо сонирхдаг энэ хүний хувьд гэвэл бид нар одоо сүүлийн нэг 10 жил нэг биатлон сонирхогчдын групп ажиллуулад тэгээд 500 хэдэн хүн байдаг. Тэрнээс нэг хамгийн идэвхтэй зайлшгүй нэг 5-аас 10 хүн л байх шиг байна. Бид нар нэг сүүлийн 7 жил ингээд нэг жоохон тэмцээн болгоны өмнө ингээд одоо таавар төвшүүлээд ингээд хоорондоо өрсөлдөд ингээд байр эзлээд ингээд явдаг гэсэн. Тэгээд энэ жил бол ерөөсөө тэр хийх байгаа. Яадаг бол 2-3 хөлөг оролцдог байхгүй. Тэр нэг сонирхол багтай. Гэтэ яг бид нар одоо группээр фэйсбүүкийн группээр яриалаа.
энэ олимпийн үеэр нэг жоохон боцоотой иймэрхүү юм хийдэм билүү яадаг вэ ярьж байгаа. Гэхдээ эцэл шийдэгдэг байна. Ерөнхийдөө тэнд байгаа идэвхтэй байгаа хүмүүсийн насны байдлыг харах юм бол одоо нэг 40-с нэг ийм 60-д 70-д хооронд байгаа байхгүй. Залуучууд бараг байхгүй байна. Тэгэхээр манай Монголоос ер нь өвлийн спортоор ойрын одоо 20 жилд бол медаль гордох юм бол харагдахгүй байгаа. Яг тэгвэл тэрийг сонирхож үзэж байгаа хүн залуучуудын байхгүй байгаа учраас хоёрдугаар тэгэл тэрүүгээр хичээлж байгаа залуучууд бараг байхгүй байгаа учраас ер нь бол жоохон бүрхэг болоод байгаа. Ууг нь бол одоо энэ уур амьсгалын өөрчлөлт одоо тий дулаарал юмтай холбоотой явж байгаа. Ер нь бол цасардаг газар явандаа өвлийн олимпич гэдэг юм уу өвлийн спортыг тэмцээн зохион байгуулах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр ер нь явж манай Монголд асар том юм тэмцээн зохион байгуулах боломж бий болох байхгүй. Тийм учраас өөрсдөө их сайн байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд ер нь бол ядаж аймагуудад нэг юм цанын байснууд байгуулмаар байгаа. Цас ордог аймагуудад шүү дээ тийм ээ. За Улаанбаатар хотл нэг юм байдаг амар үнэтэй гэж байгаа. Тэгээд дээрээс нь тэргээ хаачдаг ч гэлээ ядагчлаа маш олон юмнууд яриадсан. Улаанбаатартаа шаваад авах штеп. Одоо Төв аймагт гоё юм цаны бааз. За одоо Өвөрхан аймагт байж болж энэ цас их ордог. Эсвэл Өвөрхан аймагт бай гэхэд одоо хар хоронд тийм ээ цас их ордог штеп. Манай тийш байгаа. Эсвэл Баталцэг ч гэдэг юм уу. Тэгэхээр иймэрхүү байдлаар юм цас ордог газруудад иймэрхүү цанын байцууд янз бүрийн байгуулаад залуучуудыг багаас нь ингэж яах юм бол болохгүй гэх юмгүй юм шиг санагдчихээн. Тэгээд өөр олимпийн эргэн тойронд юу авах вэ тийм ээ? Ер нь яг тэгэл спорт гэдэг чинь ер нь их сайхан юм да. Ямар нэгэн талаар хоббитай авах юм бол тэрнээсээ маш их юм сурдаг. Би одоо энэ тамирчдын гэдэг байхгүй юу? Жишээлбэл биатлон дээр ингээл 5 буддаг шүү дээ. Хэвтэйгээр 5 будал, босоогоо 5 будал ингээл та нар харж ирсэн баг. Тэгэхээр энэ заримдаа ингээд бүр за хэвтэйгээр бол яах вэ? Ингээд босоогоор ингээд буудлган дээр хурд асар их юм шаардлагатай байдаг. Тэгээд гэтэл зарим 10 хэдхэн одоо секундэд ингээд 5 удаа бүр алдаагүй буучи явдаг юм тамирчид байна. Жишээлбэл Францын тамирчид байна. За сүүлийн үед нэг Норвегийн нэг охин байгаа тий. Гэх мэтлэн ингээд түтгү гээл ингээд буучил ингээд лүүч болов юм шиг явдаг. Тэгээ би бүр гайхажсэн байхгүй. Тэгээ түрүүчийн 4 жилийн өмнөх олимпийн үгээр тэрийг олимпийн одоо авраага Свенсон гэдэг Норвегийн тамирчин тэр тайлбарлахтай байдаг гэсэн чинь ерөөсөн ер нь энэ бол цэвэр ингээд хүний физиолог байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ физиолог нь ямар юм бэ гэхэлэр нэг юмыг олон давтаа ингээд хийгээд хахад тархинд юм голомт үүсгэе. Тэр голомт нь яадаг гэхэлэр яг тэр газраа тэр байрлалаа зогсонгоо тэр автоматар ингэж ажилладаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр голомтыг өөрчлөл нь энэ хүмүүс дадлага сургалт хийсэн байна л гэсэн үг гэж байгаа. Тэгээд би тэрнээс юу гэж ойлгосон бэ гэхэлэр би тухайн үед юм оюутан байсан байхгүй юу. Ерөнхийдөө энэ төвлөрж явах юм багтаа ингээд сарнаал гинтгэн Монголын тухай бодоод нэгт гинтгэн хүүхдийн тухай бодоод гинтгэн орон хоол юу хийх вэ гэж бодоод ингээд бас самрал идэг байхгүй хичээл унших га төвлөрч чадахгүй. Тэгсэн чинь тэрүүн дээр манай тэр багш тэгжсэн байхгүй. Ерөөс нэг эмээг автомат ботлоо ингээд хийгээд ингэчих юм бол тэр ерөөсөн яг тухайн орчинд оронгууд тэр чинь автоматар ингээд ажиллаад тийм болно гэжсэн. Тэгээ би бодсон. Яг тэр чинь ерөөсөн нэг эмээг олон давтал гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ бид яг тэр арга барилаар ингээд давтаад тэгсэн чинь сүүлд ингээд бүр шууд ингээд хараад энийг бол ингэж бодно гэл ингээд шууд автомат болчтой юм лээ. Тэгэхээр ийм тасгал сургалтыг би энэ спортыг сонирхоод тэр яг жинхэнэ мэрэгжлийн хүмүүсийн яриа энтер сонсоод мэдэрч ингээд сурч авсан байхгүй. Тэгэхээр энэ спортын хүмүүжил бол хамгийн эрүүл хүмүүжил юм байна гэж бодож байгаа. Ер нь манай Монголд юу вэ гэхээр тэр нийтийн биеийн тамиртай спорт гэж чимээг хөгжүүлэх хэрэгтэй. Заавал одоо шилдэг мундаг тамирчин гэхээсээ илүү эрүүлтэй биетэй, эрүүл сэтгхүйтэй тэр одоо цахим юунаас холдсон гэр бүлийн тэр нэг өөр амьсгалаас холдсон нэг ийм нэг орчинд өрсөлдөх, тэмцэх ийм төсвөртэй болдог тэр юмд л суулгах хэрэгтэй гэж боддیں۔ Тэгэд энэ манай монголчууд тэгээд сургуулиуд нь спорт заалгүйч байж жишээтэй цэцэрлэгүүд нь юу тийм одоо гадаамада тоглодог орчинч байхгүй бах жишээтэй. Тэгэхээр ийм одоо гол юмнууд авсгаад зөвхөн ийм үзэмж төдий юмд ингээд тахлаар
одоо гол мөн чанар нь алга болоод байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр өнөөдөр би энэ олимпиа болох гэж байгаа олимпийн тухай юм сонь сайхан ярьж байгаа гинтгийн юм зэдээр алтраад орчлоо. За ингээд олимпиараа удахгүй болох олимпикийн нэлдэг үзээд тэгээд дуртай тамирчнаа дэмжээд, дуртай орноо дэмжээд бас хэд хоног адреналина тий бүр тултал нь ялгаруулад тэгээд эрт хүчийг аваад цаан сартаа золгоосаа гэж бодож байна. За ингээд энэ удаагийн подкастыг өндөрлөе. Түр баяртай.